За сайн байцгаана уу. Энэ удаагийн дугаараараа маш сонирхолтой адал явдалт триллер төрлийн киног та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтлээ. Кино эхлээс өмнө доор байрлах линкээр манай Telegram сувгныг дээр ингэснээр сонирхолтой мэдээлэлд болон YouTube сувгт оруулах боломжгүй зарим ширүүн, тулаант, алаан хядаантай кино товчлуудыг цаг ардалгүй үзэх боломжтой. Мөн бичлэг таалагдвал лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Та бүхний дэмжлэг бидэнд маш их урам өгдөг шүү. Баярлалаа. Сэмэцоны кино тавч суугийн үзэн штэ. Явата House of the Dragon урлагийн 3-р бүлэг Univision-ы HBO Max сувгаар 7 оны бүр гарч байна. Тиймээс та бүхэн шинэ ангиудыг дэлхийн нийтэд нэгэн зэрэг цаг ардалгүй Univision-ээр үзэх боломжтой. Харин өнөөдөр би та бүхэнд House of the Dragon урлагийн 2-р бүлгийг эхнээс нь дуустал товчлон үргэлжлэхээр бэлтгэлээ. Өмнөх бүлгийн төгсгөлд Хатан хаан Рейнирагийн хүү Люсерис Эймэндийн унаж явсан аврагдлуу Вейгрийн дайрагтанд өгтөн амиа агцсан билээ. Энэхүү эмгэмэлт явдал хар болон ногоон талуудын зэвсчлийг эргэж буцах аргагүй дайн болгон хуургасан юм. Хүүгийнхээ өхөлд гүнээ гашуудсан Рейнира өшөө авах тангараг өргөж нүдийг нүдээр химэн мэдэгдэнэ. Ийхүү Таргариен удмын иргэний дайн улам ширүүсэж Вестерос даяар цус урсах тэмцлийн эхлэл тавигдана. Ингээд олон зүйл нуршилгүй цувралын хамтдаа эхэлцгээе. House of the Dragon урлагийн 2-р улирлын 1-р анги нь анхны хүмүүсийн First Men хэсгээр эхэлдэг. Өвөл ирж буй анхны шинж тэмдэг илэгч шүний харуулууд манаага үр үзлүүлсээр байна. Джейс хаан туус дотроосоо бутахын даваан дээр байгааг сануулan Старкууд милицгээр ирдэг. Старкууд нэг төрөө эрхэмлэгч Lord Cragen Stark кидний үүрэг хойд болон өмнөд хэсгийн хооронд хуваагдсан байдгийг түүнд сануулдаг. Хайтауэрийн хаан ширээнд савраа шигтгсэн байгаа бөгөөд Джейс Старкуудыг өөрсдийнх нь талд орж дэмжээсэй гэж хүснэ. Харин Stark ханаанаас хүн хүч татахыг татгалздаг. Winter is coming, bro. Rhaenys Daemon-ыг Huagarыг хөнөөхөөр явах гэж байхад нь бодиулахыг оролдоно. Тэд хамтдаа дуугаараа Alicent-ийн хүүгээс өшөө авах боломжтой ч Daemon Rhaenyra-гийн гашуудахыг хүлээхийг хүссэнгүй. Rhaenys харин Rhaenyra өшөө авах сэдлээсээ өмнө хүлээж байгааг сануулна. Daemon King's Landing-д болсон үйл явдлыг сануулж Rhaenys Alicent-ийг адах боломжтой байсан ч алаагүй нь Lucerys-ийн үхэлд буруутай гэж битүүхэн буруутгадаг. Rhaenyra хүүгийнхэн шатсан цогцос иргэдээ шидэгснийг хараад маш ихээр гашуудаж зүг шимширтэлд хөөлдөг. Далаа ирэг дээр Lord Corlys далаа руу буцаж тулааныг удирдахыг хүсэж байв. Дархан Corlys зориулн нэгэн сэлэн билийлэх бөгөөд энэ нь анх ханхүү Lucerys зориулагдсан байсан тул түүнд маш хүн дээр тусдаг. Хайтауэрийн гэр бүлийнхэн хамгаалтаа сайжруулж, Huagar-аас босод тэрслүүд оонуудаас хамгаалах хилэнцэд хар хүчтэй бэлэн байлгахад анхаарч байв. Sir Criston Cole Alicent-тэй нууцаар унцаар байгаач Alicent үүндээ харамсаж дахин ингэж болохгүй гэж шийднэ. Cole мэдлээ хатантан гэж хариулах бөгөөд энэ нь тэрээр олон удаа ингэж хэлж байсан ч хүсэл тачаалдаа авцаар байгааг илтгэдэг. Зөвлөлийн хурал дээр Отто юу болж байгаа талаар мэдээлэл өгнө. Хойд зүг рүү илгээсэн захидлууд хариугүй байгаач Aemond-ийн Storm Dance-тэй хийсэн гэрэлтийн гэрээгээр Baratheon овгийн дэмжлэг авах боломжтой болжээ. Alicent-ийн Rhaenyra руу илгээсэн захидлууд хариугүй үлдэж, гүйлээтэд хориг тавьснаар дайн гацаагүй болсон гэж зөвлөл үзэж байв. King's Landing хүнд байж байгаа тул Lannister болон Hightower-ийн усан флотыг бэхжүүлэх шаардлагатай болж залуу Lord Dalton Greyjoy-д хөлөг онгоцны мастер цолоолгохыг санаж болгоно. Aemond мөн зөвлөлд орж ирэхэд Alicent тимч таатай хүлээж авсангүй. Зөвлөлд хүлээснэх тал болон Aemond Aegon нарын түрэмгийжин довтлох саналтай хүмүүсийн хооронд хуваагдсан байв. Энэ бод хизээ мүдгүй дэлбэрэхэд бихэн дайртай торох юм. Дайны зөвлөлийн дараа Aegon хүмүүсийн хүсэлтийг сонсдогч тэрээр энэ тал дээр торчлохгүй тул Otto түнд үнэтэй зөвлөгөө өгөхийг хичээж нэг жижиг үйлдэлд улс орныг бүхэлд нь өөрчлөх катализатор болж болдгийг тайлбарлана. Alicent энэ бүхний ачааг мөрөн дээрээ мэдэрч байгаа бөгөөд Larys-ийн тусгаалan сонгосон үйлчлэгчээр мөрөө бариулан усанд орж байх үед нь энэ нь харагддаг. Larys харин Aegon-тэй өөрийн гэсэн хувийн байр суурьаа бий болгох талаар итгэлцэн ярилцдаг. Otto охинтойгоо уулзаж Viserys-ийн эцсийн хүслийн талаар ярилцах бөгөөд энэ нь буруугаар ойлгоцсон байв. Otto нөхцөл байдал бухимдаж байхад Alicent-ийн хүүгүүдтэй тавих хяналт нь солорч байна гэж мэдэрнэ. Хэрэв Otto түүний их мэдлийг содруулбал хүүгүүд нь түүний сонсгоо болно гэж Alicent санаа зовж байв. Aegon удахгүй удирдах үүргээсээ залхах бөгөөд тэр үед нь Ottoтой хамт удирдлагыг гартаа авна гэж тэр төлөвлөдөг. Perfectly тэдний сонгосон зам хүчирхийлэл рүү хөтөж байгааг тэр мэдэж байсан ч үүнийг хүсэхгүй байлаа. Rhaenyra болон Daemon дайны зөвлөлд дахин цугларч Rhaenyra зөвхөн би Aemond Targaryen-ыг хүсэж байна гэж хэлээд гарч одов. Jace Dragonstown-д буцаж ирэхдээ уй гашууд автсан байв. Тэрээр Lady Arryn хүндийг хамгаалах лууны оронд дэмжлэг үзүүлэхээ амласан. Lord Stark 2000 цэрэг гаргахаа амласан талаар ээждээ хэлээд тэд бие биенээ тэврэн гашууддаг.
Дан эхлэхийн өмнөхөн Алисент болон Таргариенууд Лүзерист хүндэтгэл үзүүлж буй оршуулгын гайхалтай зураглал гарна. Дэймон цагаан үтгийг барьж асныхаа дараа эрх чөлөөнийх нь оронд мэдээ солилцох санал тавьдаг. Энэ мэдээлэл Хай Таверт байгаа харах баригчаас ирдэг байна. Цайз хараханд баригдсан тул тэрээр алуурчны дүр тоглоход хамгийн тохиромжтой хүн байв. Түүний даалгавар бол Эмэнд Таргариеныг алах ба их хэмжээний зоосны оронд тэрээр гэр шөндөө энэ ажлыг амжуулах ёстой байлаа. Цайз хараханд баригдсан тул тэрээр алуурчны дүр тоглоход хамгийн тохиромжтой хүн байв. Түүний даалгавар бол Эмэнд Таргариеныг алах ба их хэмжээний зоосны оронд тэрээр гэр шөндөө энэ ажлыг амжуулах ёстой байлаа. Отто Эмэндтэй уулзахаар ирэхэд тэрээр Кристен Колтой тактикийн талаар ярилцаж байв. Отто луу унагчид хандан түүний харж чадахгүй олон зүйл байгааг сануулж өшөө авах хүслээ барихыг зөвлөдөг. Эгэн зөвлөл дээр өөрийг нь магттай залуусаар хүрээлүүлэн согтуу байх ба Эмэндийг хяналттай байлгаж чадна гэж бодно. Тэдний хөгжөлдөж байх зур харах баригчид нэвтрэн орж Эмэндийг хайж эхэлдэг. Харамсалтай нь тэд Эмэндийг бос бяцхан хунтайжийг олж андуурснаар хүүг орон дээр нь хевцгийгээр хүнүн. Яа бас л аймаг шүү. Хатан өөр хүүхдээ аавн зүхтаж Алисентийн өрөөнд ороход тэрээр Кристен Колтой хамт биологийн хичээл хийж байх ба аимшигт мэдээг дуулгадаг. 2 дугаар анги бяцхан хунтайжийн үхлийн дараах үйл явдлаар эхэлнэ. Ордон хоосорч хаан Эгэн дайснуудаа хараан зөвхөж Рейнира болон босод Таргариенуудад дайн зарладаг. Эмэнд өрөөг шалгаж байхдаа луун дүрстэй нэгэн зоос олдог. Отто Алисентийг айж сандралгүй бат зогсохыг ятгана. Эгэн маш их ууртай байгаа бөгөөд Кристен Кол гэр бүлийг хамгаалахын оронд Алисенттэй орондоо байсанд бухимдаж байв. Эгний уур хилэн хүүгийн толгойг шууданд хийгээд хотоос зүхтахыг оролдсон алтан нөмрөгт рүү чиглэнэ. Эгэн түүнийг шууд алахыг хүсэгч Отто болон бусд нь үүнийг уус төр дашилах нь зүйтэй гэж үзв. Отто жихэр ясын цогцыг нээгтээ авсанд хийн хотоор парадлан явуулж ард түмнийг Рейнирагийн эсрэг түргэхийг санал болгодог. Ларис хоригдол дээр тамлан зовоох хэрэгслүүдтэй ирэхэд алтан нөмрөгт шууд л Дэймон түүнийг хүсэлсэн болохыг хүлээдэг. Ларис түүнийг өвдөхгүй гэж амлах боловч Эгэн хаан өөрөө ирж түүнийг харах баригчтай хамт ажилласныг нь мэдээд зодож унагдаг. Энэ үеэр хааны гэр бүл хотоор парадлан явах бөгөөд Алисент болон Хелена нар ард түмний өрөвдөх сэтгэлийг татсан байв. Рейнирад юу болсон тухай мэдээ хүрнэ. Рейнира үүнийг үгүйсгсэн хэрэг нисгэж Драгонстоун болон Дрифт маркийн хамгаалтыг 2 дахин нэмэгдүүлэхийг шаарддагч Дэймонийг үүнийг төлөвсөн гэдгийг мэдээгүй байлаа. Рейнира Дэймонтай ганцаачлан уулзаж үннийг мэдэх үед Дэймон хариуцлаас болтож алдаа байсан гэж зүгтхийг оролдоно. Дэймоны ямар ч цус байсан болно гэж харах баригчид хийсэн нь Рейнирагийн хаан ширээнд суух ирэхэд асар их хохирол учруулсан тул тэрээр Дэймоны үнэнч байдалд эргэлзэж эхэлнэ. Дэймон уурлаж үүнийг бидний хаан ширээ химэн өмчихөд Рейнира түүнийг өрөвдмөр антангин. Дэймон уурлаж харанхад руу суугараа нисэж оддог. Кристен Кол гин буруугийн мэдрэмжтэй автсан ч нууц амрагийн явдлаа нууцсан хിവэрээ үлдсэн гэдгээ Алисентэд батлана. Кол хааны хамгаалагчдын цэвэр ариун байдлыг хангах нэрийдлэр Сэр Арикийг буруутгаж Рейнирийг алах амиа хорлох даалгавраар Драгонстоун руу явуулахар шийднэ. Арик Драгонстоунд ихэр ах Эрикийн дүрээр очих ёстой байв. Рейнис Корлос нар Дэймон болон Рейниригийн хооронд хаан ширээний төлөөх тэнцэл гарч магадгүйг ярилцдаг. Мисарыг Рейниригийн өмнө авчран байцаах ба тэрээр Дэймон түүнд эрхчлөө амлсан болохыг хэлж өөрийгөө хоригдол гэж нэрлэдэг. Энэ хоёр эмэгтэй хооронд ирчүүдээс ургахтыг мэдэрсэн ижил төстэй талууд байгааг ойлгоод Рейнира түүнийг Пентосоор дамжуулан Мир рүү явуулахаар сулшина. King's Landing-д хаан бүх харах баригчдыг түүний дотор гимгүү олон хүнийг дүүжлэх тушаал өгчээ. Энэ үйлдэл нь ард түмний дургуйслыг хүрбэж Отто Эгоныг тэнэг хэмээн зэмлэнэ. Эгэн Оттогийн үгэнд гомдож түүнийг хааны гар байхаас нь огцруулан оронд нь Кристен Колыг томилдог. Сэр Арик Драгонстаунд нэгтгэж орох үед суллагдсан Мисария түүнийг хараад анхааруулах хэсгээ эргэлздэгч Рейниригийн сайхан сэтгэлийн хариуг барьсан бололтой. Арик Рейниригийн өрөөнд орж ирэхэд ихэр Эрик нь гарч ирэн хоёр ах дүү тулалдана. Эрик ахыгаа устгаад Рейниригаас уучлалтгүйн өөрийнхөө амийг егүүт хийдэг. Отто Алисентэд бухимдлаа илэрхийлж Хайгарден руу явахыг санал болгох ба Алисент Эгэнтэй ярилцахыг хичээнэ. Алисент Оттод нүгэл үйлснээ хэлхийг оролдогч тэр сонсхийг хүссэнгүй. Алисент Эгоны өрөөнд ороход хаан уу хилэнгээ орхиод булан тохойнд уйлж суусан байв. Алисент Кристен Колтой дараагийн удаа тааралдахдаа түүнийг цогтөгч эцэс сүүлд нь тэд дахин үнсэгдсэн. Горгор анги нь Хейген болон Рейниригийн маргаанаас үүдэлтэй Бракен болон Блаквудуудын хоорондох газрын маргаанаар эхэлдэг. Энэ жижиг маргаанаас болж олон мянган цогцос хөдөө талд хэвтэж буйг харуулдаг.
Эрик хоёрыг оршуулсан бөгөөд Рейнис энэ дайныг Alicent Hightower л зогсоож чадна гэж үзнэ. Кристен Коул хааны шинэ гар болсон ба хайран халыг эзлэх замаар Riverlands-ийг хянах хэрэгтэй гэж зөвлөдөг. Alicent эргэлзэгч Aemond дэмжинэ. Цагаан үт Rhaenyra шагналынхаа оронд ордны нэг хэсэг болохыг хүснэ. Тэрээр Targaryen-уудыг илүү өшөөнгүй гэдгийг мэдэх тул өөрийн тусламжийг санал болгов. Daemon хайран халд ирэхэд түүнийг Simon Strong хүлээн авч үнэж байхаа амладагч түүнийг хаан гэж дуудахаас цааргалдаг. Тэрээр Riverlands-ээс цэрэг цуглуулж King's Landing руу довтлохыг зорьж байв. Criston Cole Alicent-ийг орхиж Ser Gawain Hightower-ийн хамт дайнд морддог. Rhaenyra Alicent-ийн эргээсэн hirээний зурвасыг уншина. Энэ үед Criston Cole-ийн цэргүүд бэлгийн 100 дүртэг шахаж Bella буцан ирж Rhaenyra-д мэдээлдэг. Rhaenyra шууд дайрхаас татгалзаж бүх хувилбарыг судлахыг хүснэ. Хайран халд Daemon хар дард зүүдлэх ба залуу Rhaenyra Jaehaerys-ийн толгойг ойж байхыг харна. Нэгэн эмэгтэй түүнд чи энд өөхөх болно гэж зүгэндэг. Rhaenyra Alicent-тэй уулзахаар нууцаар King's Landing руу очиж Sept дотор уулзна. Тэрээр дайныг зогсоох боломж байгааг ярилцагч Alicent Viserys-ийн эцсийн үгэнд бүрэн итгэсэн хэвээр байв. Rhaenyra Viserys-ийн Aegon байлдан дагуудагчийн тухай зүгэнлийг ярьсан болохыг ойлгоход Alicent ардаа гаргаснаа мэдсэн ч хэдийн оройтсон гэж үзэн Rhaenyra-г явахыг сануулдаг. 4-р анги харахад Daemon залуу Rhaenyra-г хаан ширээндээ сууж байгаагаар харж толгойг нь цавчиж буугаар хэлдэг. Daemon Criston Cole-ийн арим хүчрэлжиж байгаа тухай мэдээ ирдэг бөгөөд тэр Oscar Todd-игаас өвөөгөө арахыг шаардахч хүү татгасдаг тул Blackwood-уудыг ашиглахаа шийднэ. Alicent их местрээс уусмад хүлээн авч ууж байгаа нь тэр Cole-ийн хүүхдийг тээсэн бөгөөд үр хөндүүж байгааг игтгэн. Dragonstone Corlys зөвлөлийнхэнд Rhaenyra итгэхийг шаарддаг. Criston Cole хараа хал руу биш, Rook's Rest рүү тогтлох шийдвэр гаргасан нь Aemond-ийн төлөвлөгөө байсан бөгөөд ингэснээр Dragonstone-ыг их газраас таслах зорилготой байв. Alicent Aegon-ы төвчээргүй байдлыг буруутгаж, юу ч хийхгүй байхыг зөвлөдөгч Aegon луутайгаа тулаанд оролцохоо шийднэ. Гарзуу бас мунхаг манай хаантан Aegon. Rhaenyra Jace эртний түүхэнд гардаг Aegon байлдан дагуулагчийн зүгэнлийг хэлж өгөх ба Rhaenys луутайгаа Cole-ийн өдөөс тулдгаар гарна. Тулааны үеэр Aegon болон түүний луу Samfire гарч ирэхэд Fagar болон Aemond нуугдсан газраасаа довтолж бүр өөрийн төрсөн ах Aegon руу дайрч унгана. Галзуу. Ингээд Rhaenys галзуу хөгшин Fagar луутай тулдсан ч эцэст нь өөрөө болон луу налагдсанаар 4-р анги маань төгсөв. 5-р анги Rhaenys-ийн үхлийн мэдээгээр эхлэх бөгөөд King's Landing лууны толгойг парадлан авчирдаг. Гэвч энэ нь ард түмэнд баяр баясгал бос айц төрүүлнэ. Yavata House of the Dragon урлагийн 3-р бүлэг Univision-ы HBO Max сувгаар 7 оны бүр гарч байна. Тиймээс та бүхэн шинэ ангиудыг дэлхийн нийтэд нэгэн зэрэг цаг ардадгүй Univision-ээр үзэх боломжтой. Aegon амьд үлдсэн ч хүн шархтаж орноосоо босож чадахгүй болсон тул Aemond-ийг хааны орлон гүйцэтгэгчээр тамилдаг. Alicent энэ шийдвэрийг дэмжээгүй ч Cole Aemond-ийн талд оржээ. Jace Frey-гүүдтэй хилцээр хийж Twain-ыг ашиглах зөвшөөрөлд авахар явна. Daemon харахад сэтгэл зүйн хувьд хямарч Riverlands-ийн ард түмний дэмжлэгийг авч чадахгүй болно. Blackwood-ууд Bracken-уудыг дарсан ч энэ нь хэрцгий аргаар явагдсан тул ард түмэн Daemon-оос нүур буруулдаг. Rhaenyra Mysaria-тай ярилцаж суу унагчдыг олшуулах шаардлагатайг ойлгодог. Тэрээр Vermithor болон Cedar Wing луунуудыг унах Targaryen цустай хүмүүсийг хайж ихэхээр шийднэ. 6-р анги. Lannister-ийн арим Aemond-ийн Fagar-ыг хүдээжсэн ч Aemond тулаад нэгтгэхээс татгалздаг. Тэрээр Alicent-ийн зөвлөлөөс гаргаж Otto-г дахин дуудана. King's Landing тоод хүнсний хомсдол үүсэж ард түмэн бослог гаргахад бэлэн болжээ. Rhaenyra Ser Stefan Darkland луу унах санал тавьсан ч Sismog түүнийг шатааж орхидог. Mysaria Rhaenyrad King's Landing-ийн ард түмнийг өөртөө татахыг зөвлөж хоод хүнс ачсан зав илгээнэ. Үүнээс хойш King's Landing-ийн ард түмэн босож Alicent Helena нар руу дайран тэд арайхийн ам гардаг. Sismog луу шин эзэн болох Corlys-ийн ботож хүү Адамыг өөрөө сонгож оноосон бөгөөд Rhaenyra үүнийг мэдээд түүн рүү луутайгаа нисэж очдог. 7-р анги. Rhaenyra Адамтай уулзахад тэрээр үнэнч байхаа амладаг. Зөвлөлийнхэн эсэргүүцсэн ч Rhaenyra ботож нарын арим бүрдүүлэхээр шийднэ. Jace хаан ширээний залхамжлалд аюуд очирно гэж болгоомжлно. Daemon Oscar Tully-гаас үнэнч байдлын тангараг авсан ч Oscar түүнийг шийтгэж Villain Blackwood-ийг цааслахыг шаарддаг бөгөөд Daemon үүнийг биелүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Aegon хүл дээрээ босхийг хичээж Larys түүнийг зарвижуулна. Dragonstone луу унах хүсэлтэй хүмүүс цугларч Vermithor-ийн өмнө очиход олон хүн шатаж өгдөгч Hugh түүнийг номготгож чаддаг. Мөн Wolf Cedar Wing лууны эзэн болсноор Rhaenyra маш том давуу талтай болдог.
Эймэнд тэдэн рүү дайрахыг оролцсон ч тэдний дайрагтанд бэлдсэн олон луунуудыг хараад ухрахаас өөр аргагүй болсон. 8 дугаар анги. Тайланд Ланнистер Эссэс усан флотын тусламж авахар очиж адмиралтай шавл баригтан өөрийгөө баталдаг. Эймэнд уур хижингээ барьж чадахгүй Шар Пойнтыг шатаасан тул Ларис Эгонийг Бравос руу зүхтахыг ятгаж тэд ордноос гарч явна. Алисент Эймэндтэй сүргэлцснийхөө дараа Кингс Ландингаас явахыг хүсэж Драгонстаунд нууцаар очин Рейниратай уулздаг. Тэрээр Эймэндийг эзгүй байх үед Кингс Ландингийг бууж өгнө гэж амлахчиж Рейнира Эгоны толгойг авах ёстой гэдрээ хэлдэг. Алисент үүнтэй чимээгүйхэн санал нийлж өөрийгөө чөлөөт хийх л хүснэ. Харахалт манай Дэймон зооны өндөг хагарч буй хэсэг болон манай Game of Thrones үйл явдал мөн хүмүүсийн тэдэх Рейнирадыг зүүдэндээ хараад Висарос хааны залгамжлах хүн нь Рейнира гэж бүрэн итгэн түүний өмнө өвдөг сөвдөн жинхэнэ хатан хаан гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ хэсэг бүр галзуу. Бүх талууд дайнд бэлхэгдэж бүрэн хэмжээний дайн эхлэхэд бэлэн болсноор 2 дугаар удирдал маань өндөрлөнө. Үргэлжлэлийг яг одоо House of the Dragon цувралын 3 дугаар бүлэг Univision-ы HBO Max сувгаар 7 хоног бүр гарч байгаа. Тиймээс та бүхэн шинэ ангиудыг дэлхийн нийтдээ нэгэн зэрэг цаг алдалгүй Univision-ээр үзэх боломжтой.